Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л авилж мэдэхгүй шүү. Тимээ тий нэрэ тий те. Ямар ч ирэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Радиогийн цэгмч хөдөлгөөнө тааруулан хүлээн авч сонсож байгаа сонсогч үзэгч танд дахин энэ цагийн мэд дэвшүүлээ. Өнөөдрийн том өрөөний хаалга нэгдлээ маш олоолаа сууж байна. Гэхдээ энд юу болохыг Эркэ танилцууллаа. Амар хурдан бухсан. Яг гоо том өрөө бол яах аргагүй бол нэг олон сэдв хөндөгддөг. Их сонин сэдвүүдийг бид нэр хөндөж ярьдаг цаг штэ. Тэгэхээр өнөөдөр бидний дунд бас хүүхдүүдийн төлөөлөл ирсэн байна. За манайхан жидгээр ангиулийн нэр үү? 10-11 дугаар анги. 10-11 дугаар ангийнхаа ингээ холилдсон юм уу? За 10-11 дугаар ангийн хүүхдүүдтэй хүмүүс наашаа суугаараа. За ер нь хүүхдүүдгүй хүн ч гэсэн наашаа суугаар. Өнөөдөр би танд хамаатай сэдвээр бид нэр ярих гэж байна. Тэгэхээр өнөөдрийн ингээд нэг ангийн биш нэг юм төсөл дээр ажиллаж байгаа хамт олныг баг найзуудыг одоо урьсан байна. Багштай хамт ураад ирсэн тий. За ингээд заяа сайхан танилцуулаач эднэрийг сайхан. За тэгье. Манай зочдыг танилцуулахаас өмнө та яг том өрөөгөө хаанаас сонсохыг танд хэлье. Би хэлье. За. Би хэлье. Гэр бүлийн радиогийн 1045 гэсэн одоо бидний FM долгион дээр сонсч болно. Эсвэл 84.5 гэсэн долгион дээр та биднийг сонсох боломжтой. Мөн www.1045.cgmn гэсэн сайтаар биднийг сонсох боломжтой. Хамгийн чухал нь Facebook-ийн Гэр бүлийн радио гэсэн пэйжээс биднийг лайваар үзэх боломжтой гэдгийг та бүхэнд дуулгахад таатай байна. Таатай байна. Өнөөдөр манай багийн нэр юу вэ? Октодоо сонсож байна. Antibiotics. Сүртэй сонсож байна. Antibiotics багийнхан. Тэгэхээр манай хүүхдүүдийн хувьд гэвэл Томоожин сургуулийн 10-11 дугаар ангийн тэгээд дээрэс нь энэ маань антибиотик багийнхаа ингээд байгаа штэ тий. За багийн хүүхдүүдээс төрүүлээд явчихъя гэж бодож байна. Яг багшийн ар сууж байгаа хүүхдүүд гэвэл ахлагч Аялгуун байна. Гараа өргөөрэй. Нанда хулан байгаа бол за төслийн чиглүүлэгч багшаар Тэмүүжин студид ирсэн байна. За мөн микрофоны ард манай төслийн багийн гишүүн Анхаа бас сууж байна. Анхаа арай их ярина гэдэг ийшээ сууц тий. Арай ярьдаг гэсэн нь. Тий. Яг тийм суулгацсан Анхааг. Тэгээ одоо энэ микрофоны ард суусан л бол ярина штэ. Тэгээ том өрөөнд та нар ер нь аав ээжтэйг ах эгчтэйгээ ер нь их золон зүйл ярьдгүү. Гэрийнхэн том өрөөнд Ярдэ штэ. Амар ярддаг. амар их ярьдаг тийм. Тэгвэл одоо яг тэр том өрөөгөө байна л гэж бодоорой заа. Окей. За багштай дахин мэдлээ. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Ааха. Ямар утга учиртай яадаг багийнхныг 2-ын эсрэг 7-оор аваад ирвэ гэж тоо. За бидэд ингэж байгаа эхлээд манай Томоожин сургуулиугаар жил болгон томинг гэд төсөл хэрэгжүүлдэг байгаа. Тэгээ хүүхдүүд маань 10-11 дугаар ангийн хүүхдүүд маань нийлээд баг болж хуваагдаад тэгээ нийгэмдээ ямар одоо асуудлууд байна шийдвэрлэх шаардлагатай тий асуудал болж байгаа ийм одоо асуудлуудыг барьж аваад тэгээ түүний төлөө шийдэхийн тулд ажилдаг байгаа. Тэгээ одоо тэр олон төслийн багуудаас өнөөдөр антибиотикс төсөл маань одоо нийгэмд аюултай ирээдүйд тий маш аюултай байгаа имийн дэвсгэржилт антибиотикийн дэвсгэржилт гэдэг юмны талаар акцент өгч энэний талаар хэдүүлээ тодорхой хэмжээнд дуу хоолой хүргье гэд ингээд хүүхдүүд маань бүрдсэн байгаамаа. Ааха. Энэ яг сэдвийг нь хэн бодож гаргаж олж ирвэ? Ер нь бол яг бидэд аль өнгөрсөн жилийн бүрийн 9-10 сараас эхэлсэн байхгүй. Манай төсөл маань тийм хүүхдүүд маань биологийн сонгоны хичээл дээр болохоор судалгаа хийгээд тэр нь нөгөө антибиотикийн мэдлэг, хадлага дадлыг хүмүүст нийгэмд судлаад дээрээс нь нэг болохгүй асуудал байна гэж гаргаж ирсэн. Тэгээ одоо энэ талаар манай төслийн багийн гишүүн Анхаа маань илүү ярих байгаа. Тэгээ бид нар болохоор ингээд анх судалгаагаа л оны өмнө 10 сараас эхэлжсэн аахгүй юу. Тэгээ анх ингээд ер нь өсвөр насныхан дээр хийгээд үзээгээд бид нар тэгээ өсвөр насныхын мэдлэг хандлага ингээд амтхын талаар мэдэх мэдлэг нь ингээд ямар хуу байгаа болоо гэд бид нар ингээд сонирхоод тэгээд анх бол сонгоныхаа хүрээнд эхэлжсэн. Тэгээд бид нар судалгаагаа хийгээд тэгээд судалгаагаа хийгээд болохоор яг ингээд судалгааны үр дүн гарсан чи бид нар жоохон гайхаад ингээд амар муу гарч ирсэн аахгүй юу ингээд мэдлэг хандлага дадлага нэлээд муу гарч ирсэн. Тэгээ бид нар одоо мэдлэг хангалттай биш вэ гэж үздэг. Ямар хүмүүс донд судалгаа хийсэн хүүхдүүд донд хүүхдүүд донд дарсан аахгүй. Тэгэхээр бид нэр ингээд амар муу байгаа юм байна. Одоо ингээд одоо тэгээд бид нар энэ асуудлын төлөө явах хэрэгтэй байна гэж яг тэнцэнээс эхлээд ингээд ойлгосон л тоо. Тэгээд яг тэгчээд ингээд бид нар бас тэмцээн уралдаанд энэ судалгаагаар оролцоод бас амжилт гаргаж ирсэн 2 дугаар байханд орж ирсэн. Тийм ч учраас илүү гүнзгий ингээд судалж мэдгээд байна шүү дээ. Судалж мэдээд одоо ирээдүгээ хамгаалах юм.
аяг хийж явсан. Тэгээд бид нар ирээдүгөө хамгаалахын төлөө. За. Тэгээд бид нар ингээд цаашлаад ингээд төслөө хийхээр болоод манай томын төсөл маань зарагдаад тэгээд зарлагдаад тэгээд 10 дугаар ангийн хооронд гэхээр би бол анхандаа амар баярлсан. Тэгээ ямар гоё боломж гараад ирвэ одоо энэ дээр л хийх хэрэгтэй гэж бодоол. Тэгээл ингээд яг бид нэр тэр үед болохоор яг бага мэдэхгүй байсан хгүй юу. Тэгээ бид нэр сонгон дээр яг энэ бит ингээд бит дүр байсан. Тэгэд ингээд одоо бага бүрдүүлчих юм бас тасаагүй хүмүүстэй дасах гэж бас цаг хугацаа орно гэж шууд энэ багаар хосъё гээл. Тэгэл шууд хосъё. Тэгэл ингээд багийнхнаасаа ингээд тэдүүлээ баг болчихоо яг болчихё гээл. Тэгэл ингээд анх болохоор яг Эндра аялгаа нанда бид дүр байсан хгүй юу. Тэгээд бид дүр байсан. Тэгээд манай хулан шилжиж орж ирсэн хгүй юу. Тэгээд бид нэр ингээд төслөө эхлүүлээд тэрний дараагаас за одоо ингээд өсвөр насны дээр хийсэн юм чинь одоо жоохон дээр насанд хүрэгч рүүгээ чиглээд хийгээд үзье та. Өсвөрний байгаа бол насанд хүрэгч нь ямар байгаа юм бол гэж бас. Хари дээрээ байгаа үлгүүдээ энэ гэж бодоод тэгээд судалгаагаа дахиад эхлүүлсэн хгүй юу. Хоёр судалгаа хийсэн гэсэн. Тэгээд энэ судалгаа болохоор он гараад эхлэе. Тэгээд судалгаа авсан. Тэгээд судалгаагаараа тэгэл бас би бүр айгаад байна шүү дээ. Судалгаанд ямар юм гарсан юм бэ? Аимшигтай юм гарна шүү дээ заяа. Тэгээд бид ингээд судалгаа аваад үрд ингээ харсан чинь одоо ингээд антибиотик мэдлэгчийн ингээ яг бүрэн байх юм бол ингээ 100 гээд уусаа 100 ч ингээ яг бүрэн байна гэсэн үг шүү дээ. Тэнгүүд яг бидний судалгаагаас харсан чинь хувь нь ингээ 54.4 гарч ирсэн байхгүй юу? Аха тэгээд яг 10 хүний 5 нь л нэг жоохон ойлголттой байна тий. Тэгээд бид нар ингээл өсвөр наснаас жоохон л дээр юм байна штэ. Ер нь нэг дээрх юм байхгүй шүү гэж бодоод тэгээ бид нэр ингээд за яг энэ төслийг хийхээр шийдчихлээ гэдээ бат тусахгүй яг тэр үе судалгааныхаа үр дүн гарчаад тэгэхээр бид нэр ингээд за энэ төслөө хийгээд манайх ингээд хоёр зорилттой бүлэгтэй энэ төслийг эхлүүлсэн. За тэгээд нэг зорилттой бүлгийнх нь нэг болохоор олон нийт рүү чиглэсэн гээд нэг зорилттой бүлэг нь. Тэгээд бид нэр ингээд олон нийт рүү чиглэсэн гээд одоо ингээд Instagram, Facebook гэдэг ингээд амар олон хүмүүс ашигладаг штэ. Хоёр ашигладаг юм байт юм уу? Тэгээд ингээд бид нэр тийшээ ингээд пост оруулаад одоо ингээд мэдлэгийг ингээд пэйж нээсэн үү? Аха. Хэлээч хайж олъё. Instagram дээр. За Instagram дээр. Antibiotics. Яг нэрээр байгаа юм шүү дээ. Antibiotics. Аха. За. За дөрвөлжлүүд яриарай. Мэдээллүүдэрээ хүрж байгаа гэсэн үг тийм. Хүрж байгаа. Гэтэ манай төсөл одоо игээд дуусах болохоо жоохон шахуу явж байгаа. Тэгээд удахгүй бас зөндөө олон мэдээлэл орно. Тийм. Тэгээд нэг нь болохоор юм байгаа. Тэгээд хоёр нь болохоор бид нэр одоо ингээд арай нэг уц муц хэрэглэнгээ аав ээжний хориод байдаг нэг жоохон настай хүмүүс гэдэг шүү дээ. Нэг 5-аас 6 дугаар анги ч юм уу 7 8 гэдэг доош насны хүмүүс байдаг шүү дээ. Бага ангийнхан л гэсэн үг шүү дээ. Бага ангийнхан болон дунд ангийнхандаа одоо ингэ мэдлэгийн түгээс сургалт хоригээс сургуулиудаар ингээд явах байгаа. Тэгээд тэр нь бол энэ 7 хоногт ер нь яваад дуусгах гэж жоохон чахаж байгаа. Тэгээд бас сургалт орох юм бол бас хамаагүй ингээд амьд харилцаатай бас илүү ингэж мэдлэг нь тогтох юм болов уу гэж бодоод тэгээд бид нэр ингээд сургалт орохоор бас шийдсэн. Антибиотикийг яа гэж чи юу дараагийн сургалт яриа явчих байна шүү дээ. Гүгөөс тэгэлтэй. Тэр чиний хэлсэн үгэн дотор над нэг анхаарал татаад байгаа нэг юм байна байхгүй юу? Тий ирээдүг хамгаална гэж чи ингээд хэллээ шүү дээ. Айгу том юм амбиц санагдаж байгаа байхгүй юу? Яагаад ийм үг хэрэглэх болсон? Яагаад ийм одоо хараа байгаа та нарт? Тийм амар аюултай байгаа юм уу? Тий. Одоо ингээд антибиотикийн төсвөржилт гэдэг байгаа шүү дээ. Антибиотикийн төсвөржтээс бол заяа одоо ингээд өнөөдөр чи 26 он шүү дээ. 2050 он гэхэд 10 сая хүн одоо ингээд бүх эрсдэлтэй байгаа байхгүй юу? Тэгээд энэ болохоор ирээдүйд амар том асуудал. Тэгээд дэлгэрэнгүй манай багш ирнэ. Та нарт айгуугаа би нэргөө маш гоё шийдэлтэй юм байна тий. Багшаас өмнө би бас ардан сууж байгаа нөгөө багийнхнаас асуумаар байна л да. Багийнхны хувьд баг болж ингэж хамтарч ажиллахад уур амьсгалын хувьд хэр вэ? За тэгээд дээрэс нь би энтэйгээ ингэж санаагаа эн чинь өрсөлдүүлж байгаа штэ. Олон санаа гарч ирж байгаа. Тэгээ багштайгаа ч гэсэндээ зөрөлдөх үе гарч байгаа. Энэ тал дээр хэрхэн яаж багаараа даван туулж яах нөхдөд. За намайг бол Эндра гэдэг. Тэгээ би том жалтгийн сургуульд 3 дахь жилдээ суралцж байгаа. Тэгээд ер нь бол төсөл гэдэг юмыг мэддэг байсан. Тэгээд яг түрүү манай багийн гишүүн манай багш маань хэллээ. Яг жилийн өмнө бид хэд яг өөртөө бид нэр яг биологийн тэнхмээрийг ярилцж байгаа. За яг антибиотикийн төсөвчд гэдэг чинь ирээдүйд айгүй том тулгамцсан асуудал юм байна гэд бид нар яагаад энэ дээр хүүхдүүд ч гэсэн яагаад дуулаа хөрвүүлжүүлэхгүй юм. Бид нар яагаад болохгүй юм гэж одоод өөртөө нэг судалгаа хийгээд үзийгээд айгүй хүчтэй дайрж исэн. Тэгээ дайрж ороод тэгээ өөртөө бүр хангалттай сайн гарах байх гэж бодсон чи бүр харьцангуй муу гараа. Тэгээ бид нар бүр гайхаад юу вэ чи бүр ингээд бүр маш муу гараа. Тэгээ бид нар яхахгүй дуурах хэрэгтэй тийм арайч гэж бодсон шүү. Тийм тэгээ бүрийг за яалтчгүй дуурах ёстой асуудал муу юм байна гэж бодоод тэгсэн яг тэр үед манай Том Инк гэх төслийн юм манд зарлагдаад тэгээ бид нар за сэтгэл шүлдээд шууд орё гээл тэгэл яг төс рүү анх орж исэн. Тэгээ бид нар болохоор зүгээр миний бодлоор манайхаа амар юм нэг гэр бүл одоо нэг гэр бүл юм шиг санагддаг байхгүй юу? Ерөөсө хамаа намаа байхгүй ингэчгүй тэхүү хийх алхуул алъя. Яг ингээгээс амар ордог. Тэгэл би бинтэг амар чөлөөтэй байдаг. Ингүй ингээ тгий гээл амар ингээл
муухай ч байсан, сайн ч байсан бүх юм ингээл ярилцж байгаа. Багштайгаа ч гэсэн амар дотн тэгэл бид нэг бүх юм амар ярилцж байгаа. Чөлөөтэйгээ шууд бүгд санал бодлоо хэлэлцэж байгаа. Бүгд хийгээл тэгэл бүгд шийдэл ордог болохоор миний бодлоор бол манай баг бусад манай томингийн баг гэдэг бодол харьцангуй боонд айгүй өндөр гэж бодоод байна. Хамгийн судалчлаа. Боломжийг ашиглаад гэдэг шиг те. За тэгвэл багийн ахлагчаас асууя л да. Аялгауны хувьд октоодтай ажиллаа. Тэгээд октоодыг ингээ өдөртөн чиглүүлээд явах юм хэрэг. Хэцүү үе байгаа нь л да. Амар бодож байгаа. За хэлэхгүй яах вэ тийм. Хэцүү үе байна л да. Тэгээд манай багийнхан болонгууд өөрсдийн үдэл бодолтой амар бат зогсдог гişүүд. Тэгээ яг Хэцүү юм бэ тэгвэл удирдахад. тэгээд нэг санаан дээр ингээд тогтоох юм нь бол аюу хэцүү. Тэгээд бид нэр олонхын саналаар гэж явдаг. Бараг ардчилсан тэрэн дээр юм бэ те. Олонхын саналаар дэмжигдсэн болохоор энэ санааг аваа явъя гэд шийддэг байгаа. Тэгээд бас манай Тэмүүлэн багш маань бидний санал болгон нэг амар сайн дэмжиж өгдөг болохоор бид нар ер нь л аюу асуудалгүй явдаг байгаа. Асуудалгүй явж байна те. За манай бусад гişүүдийн хувьд багаараа ажиллаж байгаа энэ санаан дээрээ юуг нэмж тусахыг их хүсэж байгаа. Тэгээд дээрэс нь томчууд хүүхдүүд гэдээ ярьлаа шүү дээ. Би одоо дараагийн охиноос тэгж асуух гэдэг юм л да. Хүүхдүүдэд жишээлбэл та нар яг юуг зориулахыг, мэдүүлэхийг, сонсуулахыг, харуулахыг хүсэж байгаа вэ? Харин дараагийн охиноос нь би томчуудад гэдэг асуултыг нь яг ижилхэн гэж сөрөж тавьж байгаа шүү заяа. За сая манай анхаагийн хэлснээр 2050 он гэхэд 10 сая хүн нас барна гэдэг чинь бас амар таа байхгүй. Тэгээд бид нэр ингээ хүүхдүүдэд юуг ойлгуулахыг хүсэж байгаа гэхээр антибиотикийн буруу хэрэглээг зогсоох хэрэгтэй. Одоо жишээ нь ингээд имээ цаг тухайд нь уухгүй эсвэл одоо нэг уужсэн имээ одоо өөр өвчлөлт уужсэн имээ дахиад өөр ханиад манад төрхөөрөө уудаг ч юм уу. Тийм юмыг болиулах. Тэгээд зөв хэрэглэгийн талаар л илүү их мэдээлэл хүргэхийг зохистой хэрэглээ тийм зохистой хэрэглээ. Хамгийн гол нь имээ цагтаа уух, имээ зөв хинэггүй байгаа дээ та нар тийм хинэггүй байх гэдэг шүү дээ. Тэгвэл томчуудад яг энэ төслөөрөө юуг дан гэ хаалган тогших гэдэг хөөрхийн амьтад хидгэлээ 50 гэдэг 54% таа байгаа юм билээ. Тэрэнд би орж байгаа мөг бом бил. За томчууд болохоор бид нар ингээд яагаад ингээд энэхүү зүйлийг ингээд зөв ашиглахгүй байгаа юм бэ? Ирээдүйд яагаад ийм ингээд аюултай байгаа юм бэ гэдгийг ингээд илүү мэдээллийн илүү ингээд тод яг гэрлийн асааж ингээд хүрхийг илүү зорж байгаа. За тэгээд би ер нь багийнхантай баярлдаг аа. Яагаад ч юм баярлдаг. Шилжээд ороод ирсэн чинь айгүй гоё хүлээж авсан уу? Тийм ингээд нүдэн дулаахан шууд ингээд нүдэнд хамгийн их тусаад шууд манай багт ороорой гэхээр шууд би өөр ингээд зөвшөөрсөн. Юу амар гоё би ингээд томчууд ер нь антибиотик гэхээр миний бүр сэтгэлийн амар татсахгүй юу? Яг сонирхолтой сэдв санагдсан. Амар сонирхолтой санагдсан. Бүр айгүй тоглоод байж тээ. Бүр баг дотор нь ороод тоглоод нөгөө юунээсээ илүү сэдвээсээ илүү баг хамт олондынхоо уур амьсгалыг илүү их мэдэрч харуулдаг шиг. За одоо багш руу шилжээл да. Багшийн хувьд мэдээж охтуудтай ингээд ажиллаж байгаа. Яг энэ антибиотик гэдэг бол хэр аргийн хүүхэд яг энэ сэдвийг ингээд ярьчи гэдэг дээрээ тулах нь бас юу л бол. Ёстой жинхэнэ 10 хүүхэд дутмыныг ганц 2 нь л яриул юу юм гэхээс ш хүүхдүүд чи өөрөө түрүү хэлсэн ч тий. Нөгөө ийм уулаа гэж бодоход тэрийгээ яг цаг тухайд нуудаггүй ингэдэг тэгдэг эн чин өөрөө нөө мэдлэггүй байгаа асуудал гэтэл бүр энийг мэдхээсээ авахгуулаад томчуудад хүргье гэдэг санааг ингээ гаргаж ирээд тусгахад багшийн хувьд ямар мэдрэмж төржээ. За би яг базаж ярихад юу яаж байгаа юм. Антибиотик гэдэг маань нөгөө бичил биетэн бактерийн эсрэг бид нар хэрэглэж байгаа хоруу чанар өндөртэй ямар нэг өвчин эмгэг үүсгэдэг бактерийн эсрэг бол антибиотикийг хэрэглэж байгаа. Тэгээд хүн төрөлхтөн одоо сүүлийн 100-аад жилийн антибиотик гэдэг юмыг маш их хэрэглэснээс болоод антибиотикийн төсвөржилт гэдэг юм үүсэж байгаа. Өөрөөр хэлбэл антибиотикийн төсвөржилт гэдэг нь тухайн бактери маань л эмэндээ дасалтай болоод эмийн үйлчлэгээ болоод байгааг л товчхондоо хэлээд байгаа байхгүй. Тэгээ энэ угаасаа аюулгүй том сэдв. Тэгээд энэ том сэдв рүү хүүхдүүд маань бас орж ирсэнд баяртай байгаа. Тэгээ энэ сэдвийг анх бас ер нь багшийн зүгээс би сажестлсэн хүүхдүүдэд ингээд хийвэл болох юм шүү гэд. Тэгээ хүүхдүүд маань эхлээд бол жоохон хэрэгэлцэжсэн ч гэсэн ингээд за ерөөсөө хамтдаа хийцгээгээд дайрч орсон байдаг. Гэхдээ нэг нөгөө нууц биш бол заяа. Өөр эн чи яг өрсөлдөхүйц одоо сэдв байсан уу араас нь. Хоёр дахь байранд одоо юу гэдэг те анхаа те миний сэдв сонгогдоогүй гэдэг тэр те сэдв байна уу? Байгаа. Юу вэ? Бид нэр ингээд анх яг том ихлээл за сэдвүүдээ олъё гээл ассемблитаа сууж байгаа байхгүй юу. Тэгээ би ингээд суугаал ингээд за тгий ингээд бүгдээр нэгээр ингээд санал болгосон сэдв байлээ. Тэгэл ингээд байж байгаа л тэгэл яг ингээд сэдв санаа олж ирэхгүй санаа удаа ингээд бичээл. Тэгэл надад их бас санаа орж ирэхгүй юу айлж болох уу гээл анхуд бас ингээд бодож байгаа бас нэлээ бодохгүй тэгээ юу ч бодогдохгүй. Тэгэл байж байгаа л ингээд өглөө нь ингээд өдөр нь ингээд маргааш өдөр нь ингээд гэж байгаа л гинт ингээд
автобус бодогдоод. Тэгээ би ингээд автобусанд анхны тусламжийн хайрцаг байдаг юм шиг надад ерөөсө харагддаг шүү дээ. Тэрийг тавьчих юм уу одоо ингээд автобусанд амар олон чихэлтэй амар олон цаг явдаг хүмүүс байдаг. Гэрлүүгөө ч гэсэн харахтаа ингээд амар олон удаагаар ингээд дамжиж явдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэгээ хөгшин настай хүмүүс үед юм чи ингээд хэрвээ даалт мартанд нэгсэж яах юм бол анхны тусламжийн хайрцаг марцаг хийгээ тавьчихэл та ингээд чиглэлээ автобусуудад гэж ярьжсэн юм. Тэгсэн чинь ингээд даанч ингээд би багшд исэн байхгүй ингээд багшд исэн байхгүй багш ингээд бид нар ингээд энийг хийжүүлээрэ гайгүй юм шүү гэл. Тэгсэн чинь нөгөө зарим багш нар ингээд наач өстө болж штэ гоё юм гэсэн. Гэсэн чинь ингээл яг тэмүүлэн багшаас асуусан чинь автобус нь байд штэ. Автобус нь байд штэ юу яриад байгаа юм бэ? Жолгогчд нарт нь байдаг байхгүй юу ингээл асуух болохоор л өгдөг болохоос байдаг байхгүй гэл. Тэгэхээр яа гэл яг тэр өдрөө би нэг өдөр ингээл амар гоцрон зэрэг. Миний санаа яг дэмжигдээ гарч ирчихсэн юмсаа. Хамгийн гол нь та нар одоо ингээд саналаа нийлүүлээд ингээд саналаа хураагаад түрүүний манай аялгауны хэлсэн шиг те санал хураагаад нийтийн одоо ингээд юугаараа сонгосон гэдэг шүү дээ те. Тэгэхээр энэ сэдвийг сонгох болсон амар том шалтгаан байгаад байгаа шүү дээ. Түрүүний аюул ирэхэд байгаа аюул. За эндээсээ заяа. Хамгийн чухал бүр энийг л хүмүүс ойлгочихосоо гэсэн нэг юм байна уу? Ер нь нэг юм судалж явах үед нэг олж мэдсэн нэг юм чухал юм юу вэ? Энэ сэдвийг сонгох болсон шалтгаан байгаа шүү дээ те. Яг сонгох болсон шалтгаан гэвэл би бол анхандаа жоохон дургүй байсахгүй юу. Ингээд ямар шундраг эсэргүүцсэн те. Хамгийн эсэргүүцсэн. Тий. Харин тэр та нар тэрийг яагаад энд судалсан? Одоо чи яарна та гэдэг. Тэгэл ингээд бид нар ингээд яг төсөл эхлэхээс өмнө судалгаа хийжсэн гэж ярьжсэн шүү дээ. Тэгээ тэр судалгаа маань жоохон ингээд хошин татаад ингээд ёо яг энэ судалгаа хийх бол яг ингээд ирээдүйд амар олон хүмүүс ингээд амь насанд нэрсэх юм санагдаад байна гэж би бас сэдвүүрээ бодоод тэгэл ингээд за бас ирээдүгөө бодох хэрэгтэй шүү дээ. Одоо ингээд энэ ганц имээс болоод ингээд зөндөө олон хүн гэх юм бол одоо яг юу болох юм бэ те гэж бодоод тэгэл ингээд манай багийнхан энэгээр явчих юм шүү дээ гэл. Тэгэл бид нэр тэр ер нь бол ирээдүгийн тэр 10 цагийн сонсоод ер нь бол энэ за хүмүүсийн амь насыг арай ихээр аварж болохын сонгох хэрэгтэй гэж бодоод тэгээд энэ сэдвээ сонгосон. Би багшаас нь асуумаар байна л да. Мэдээж тухайн төслийн чиглүүлэгч багш гэж явж байгаа. Яг юу руу чиглүүлж байгаа вэ хүүхдүүдийг. Тэгээд төсөл маань тодорхой хэмжээнд нэг үр дүнтэй байх гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр үр дүн нь юуг чиглэж харж байгаа вэ та хэд маань? За ерөөсөө манай төсөл түрүүн анхааманаас хэлсэн хоёр зорилттой явж байгаа. Эхнийх нь олон нийт рүү чиглэсэн антибиотикийн талаарх мэдлэг, антибиотикийн тэсвэржилтийн талаар бид нар сургалт хий те контент бүтээе гэдээ ингээ явж байгаа. Тэгээ өнөөдөр үүний маань хүрээнд хийгдэж байгаа бас нэгэн үйл ажиллагаа нь одоо ингээ радиогоор та бүхэнтэйгээ ингээд ажиллаж байна. Тэгээ хоёрдугаар зорилтын хүрээнд бас бид зөндөө бодож ярилцсан юм а төслийн багаараа. Тэрний юу гэхээр энэ антибиотикоос шалтгаалал иммун тэсвэржилт гэдэг юм үүсэт энэ тэгвэл бид нар яагаад бактери эсрэг үйлдэлтэй тэр бактерийг устгадаг те тэгээ манай Монголын одоо уламжлалт анагаах ухаанд эртнээс хэрэгжилж ирсэн шар тос байна, чацарган байна, сарнис байна. Ардын уламжлал янз бүрийн бүтээгдэхүүнийг ашиглаад инновацийн юм яагаад бүтээгдэхүүн хийж болдгүй юм бэ гэж бас бид нар бодсон. Тэгээд хоёрдугаар зорилтын хүрээнд яг бид нар шар тос агуулсан бактери эсрэг үйлдэлтэй тосон бүтээгдэхүүн гаргах гэдэг туршилтаа хийгээд бас явж байгаа. Би шууд шар ус босчлоо. За хаараас авах унтар гэж бүр шүү. Би өмнө хэлчихсэн чинь тэгээ боломж олцсонгүй. Боломж олцсонгүй юу. Тэгээд дэлгэрүүнд л манай эндрагч ирнэ. Эндрагч нь хаана вэ? Эндрагч яриараа. Тэгэхээр та нар маш гоё ингээд нөгөө би нэргөө ингээд дамжуулж өгч байна тий. Эндрагийн хувьд яг энэ төслийн хэрэгжүүлж байгаа бүр энэ ямар том төсөл вэ тий? Шар тус бактери эсрэг хүчтэй нөлөөтэй юм уу? За, ерөнхийдөө бол яг саяны таны асуусан асуултанд бол хариулахад тийм гэж хариулна. За, яагаад бид нэр яг ингэж хариулж байгаа юм гээ тэнгүүд яг түрүү манай багш хэллээ шүү дээ. Бид нар болохоор яг анх антибиотик гэдэг зүйл чинь уул нь хүний биед хэрэгтэй. Гэхдээ яг энийг хүний зүгээр зохисгүй хэрэглэнээс болоод удаан хэрэглээд явах юм бол магадгүй сая Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаан дээр 2050 он гэхэд 10 сая хүн өгөх гээд байгаа учраас антибиотиктэй адилхан үйлчлэлтэй буюу одоо бактерийн эсрэг үйлчлэлтэй хэрнээ антибиотик шиг ийм антибиотикийн тэсвэржилт гэдэг юм үүсгдэггүй юм бид нар яа гаргаж болохгүй юм бэ гэж бид нарыг баг дундаа ярилцж хагаад тэгвэл бид нар тиймэрхүү юу байгаа лээ яадаг вүлээ гэд ярилцчихсэн чинь манай одоо эрт дээр үеэс хэрэгжилж ирсэн нөгөө дорн дихний ангаах ухаанд маань шар тос, сармис, анс, чацарган эдэргээд иймэрхүү юмнууд антибактериал үйлчлэгээтэй буюу бактери эсрэг үйлчлэгээтэй байна гэдг нь бүр ингээд тогтоогдсон байдаг байхгүй юу. Тэгээ бид нар тэгвэл бид нар ингээд яг бид нар өөрсдөө Монгол хүмүүс, Монгол хүүхдүүд тэнгуут ингээд Монгол хүмүүсийн хэрэглэхэд арай ойр тэгсэн ирнэ антибиотик шиг адилхан үйлчлэлтэй буюу антибиотикийн бишээ бактери эсрэг үйлчлэгээтэй гэхдээ антибиотикийн тэсвэржилт үүсгдэг шинэ юм яа гаргаж болох юм гээд бид нар одоо яг антибиотикийн
адилхан үйлчлэгээтэй буюу бактерийн эсрэг үйлчлэгээтэй шартаас агаас нь тийм тосон түрхлэх хийх гээд туршилтаа явьж байгаа. Тэгэхээр энэ түрхэлтэн хэрэглэх нь гадна шархны өрөвчлүүд үү? Туршилтаа хийгээ явж байгаа гэж туршилтыг сургууль дээрээ хийж байгаа юу? Тэгээ бид одоо шууд чивитэр дээр хэрэглэн шүү дээ. Шархтуулж байгаа шууд түрхэл. Даанчлын баха сая өөд нэг юм авчихсан байсан. Туршилтыг яаж хийж байна? Туршилтаа болохоор бид нэр яг анх болохоор бид нэр яриад ингээ хийгээд үзэх үү гэдгийг болохоор бид нэр эхлээд бактерийг нь яг устгаж ийн үгүй юу гэдгийг нь бид нэр туршиж Петри хаяган дээр ингээд яг үндсэн тэжээд орчин бид нэр бүр бүх юмаа өөртөө бэлдсэн. Биологийн бүр юм хийж байгаа юм уу? Тэгээ бид нэр яг Томжоо альтернатив сургуулийнхаа хим биологийн кабинеттаа ингээд манай Тэмүүлэн багш байдаг юм Петри дээшэндээ Петри хаягандаа бид нэр өөртөө үндсэн тэжээл туршноо зарцаагаа дээр нь бид нэр хүний цустай шархнаас өөртөө сорьцоо аваад тэрийгээ тариад 24 цаг термостат бактерийг нь ургуулад тэгээд үр дүнгийг харсан чи яг нөгөө нэг шартаас түрхээгүй хэсэгт нь болохоор амар бактери ургацсан. Тэгээд нөгөө тийм зураг байдаг штэ айгу муухай зураг байдаг. Ингээд шарлаа ногоороод яг тийм байсан. Тэгээд яг нөгөө шартаас түрхсэн хэсэгт нь болохоор бүр харьцангуй нүдэнд илт ингээд багассан байсан байхгүй юу? Тэгээд бид нэр тийм бактери ургуулт нь багассан. Тэгээд бид нэр тэгээ одоо бид нэр ингээд шартаас түрхсэн хэсэгт нь бактери нь баг ургаад байгаа юм байна гэд хараад бид нэр 3-4 удаа хийж үзсэн. Тэгээд 3-4 удааланд нь бүгдээрэнд нь бактери эсрэг үйлчлэл нэг юм дарж байгаа нь харагдаад байсан учраас бид нэр энийг илүү баталгаажуулахын тулд бас илүү нөгөө том цар хүрээтэй болгохын тулд үндэсний шинжлэх ухааны климийн биологийн хүрээлэн илүү бас нөгөө шар тосныхаа дижиг явуулаад тэгээ энэ яг бактери эсрэг үйлчилж гэнэ үгүй юу тийм баталгаажуулахын туршилтыг одоо биологийн хүрээлэн маань хийж өгч байгаа гэсэн. Зүгээр ингээ хүнд өгөөд ингээд байгаа биш юм биш үү те. Бид нар өөрсдөө хийж үзээд тэгээ баталгаажуулах туршилтыг бас биологийн хүрээлэнтэй хамтарч хийж байгаа гэсэн. Микробиологийн лабораторитой. Та нарын хэрэгжүүлж байгаа төслийг бүр томчууд ойлгоход бүр ингээд вау гэмээр байгаа байхгүй юу. Гэтэл хүүхдүүдээс ийм санаа гаргаад ирдэг. Хүүхдүүдийг одоо эцэг эхчүүд нь яг ийм санаа гаргаж ирж яхад нь хэр дэмжиж байна. Одоо жишээлбэл төслийн 1-2 байгаад байгаа штэ. Одоо нэг нь одоо шартаас үйлдвэрлээд антибиотикийн төсвөржилттэй юм болгох гэж байгаа бол нөгөөх нь бол мэдээлэл хүргэх гэж ирсэн. Томчуудад мэдээлэл хүргэж авч хамгийн түрүүнд гэрийнхэндээ мэдээлэл хүргэсэн болов уу гэж бодож байна. Тэгэхэд гэрийнх нь хэрхэн яаж хүлээж авсан бэ? Тэр 54-т орж ийн үү танаахан? Орж байгаа. Орж ийн үү? Ой ой. За гэрийнх нь хэрхэн яаж хүлээж авч яах вэ та? За би болохоор ингээд ээжтэй анх ингээд манайх ийм судалгаа хийж байгаа гэд өөрөлдөөс ахгүй. Тэгээд ингээд яг ингээд судалгаагаа тайлангаа тавихаас өмнө би ингээд ээжтэй ингээд олсон судалгааныхаа мэдээллийг ингээд жоохон ингээд туршилт маягаар ингээд хэлж үзсэн ахгүй юм чинь. Манай ээж болохоор багтдаггүй юм байлээ 50. Мэддэггүй юм байна уу? Үгүй юм байлээ. Вирусын өвчлөлд ашиглана гэж боддог байсан байлээ. Одоо ингээд антибиотик чинь бактерийн эсрэг үйлчлэгээтэй байхад вирусын өвчтөнд ашиглаа. Тэгээ бүр ингээд зүржилт үүсгэж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэр талын мэдлэг бол ерөөсөө манай байгаа. Яг наад дээр чи байж байгаараа. Наад дээр чи би асууч. Вирус, бактери гэдэг ингээд яриад би 54-т багтдсан юм шүү дээ. Тэгвэл яг наад мэдээлэлээ жоохон дэлгэрүүлээч манайхаа нөгөө хүмүүс ер нь вирус, бактери хоёрынхоо ялгаагч мэддэг юм байлээ л дээ. Ер нь нэг ялгаа. Яг тэрийг нэг сайхан гой тайлбарлаад өгөөч. Нэг гой ойлгомжтой. Аялгууд энэ яг ярих гал хамнаас гэдэг. За ингээд бүгдээрээ мэдих ингээ Францын Эвлийн цамхаг гэдэг шүү дээ. За Эвлийн цамхаг. Эвлийн цамхаг нь болонгууд бактери, хажууд нь зогсож байгаа хүн болонгууд вирус гэсэн. Вирус за байж байгаа. Тийм. Тийм. За бүгдээрээ тархитлаханд одоо төсөөлөх нь шүү. За одоо төсөөлье дахиад хэлээрэй. Бактери нь Эвлийн цамхаг. Вирус хажууд нь зогсож байгаа хүн. За хэмжээний хувьд төсөөлж байгаа. За. За тийм их хасар ялгаатай. Тэгээд юу яадаг? Бактери бол өөрөө амьд организм амьдардаг. Вирус болохоор гадаад туршиж ерөөс идэхгүй амьгүй юм зүйл байдаг. Тэгвэл манай монголчууд яадаг вөхөр бактери вирусыг нөгөө нэг юм шиг ингээ ойлгоё. Харин тэгдэг холбоо үг шиг те бактери вирус гэж нэг л юм шиг ойлгоод байдаг боловч тэр хоёр маань саяны хэлсэнчлэн хэнгэр газар шиг ялгаатай. Нэг нь амьтай, нэг нь амьгүй. Дээрээс нь хэмжээний хувьд ч гэсэн тийм ондоо асар зүрхтэй шүү дээ тийм тий асар ондоо. Өстө шинэ мэдээлэл шүү. Шинэ мэдээлэл. Тэгэхээр нөгөө одоо хүмүүс ингэж байгаа штэ вирусын гаралтай ханаа томуу хурж штэ. Тийм. Тэнгүүд нөгөө шууд юу руу имийн сан гүйж ороод антибиотик авч уучаад байгаа маань буруу болчиход байгаа юм. Вирусын гаралтай имэнд антибиотик хэрэглэхгүй. Хэрэглэхгүй. Зөвхөн бактери нөгөө өрөвсөл гэж ярьдаг штэ идэ будаа те. Тиймэрхүү өвчнүүдэд антибиотик хэрэглэнэ. Тэгээ гол нь нөгөө вирусын халдварт ингээд антибиотикийг шаардлагагүй дуучаад байгаа учраас энэ антибиотикийн төсвөржилтийг нэгсэндээ хүн төрөлхтөө хурдлуулад байна л гэсэн санаа юм да. Одоо нөгөө хүүхдээс ахгүйла том хүний дунд судалгаа хийсэн учраас би яг судалгаа хийсэн хүүхдүүд болон том хүний насжилтыг нь асуух гэдэг байхгүй юу? Хамгийн багадаа хэдэн настай хүүхдээс хамгийн одоо өндөртөө хэдэн настай хүнээс ингээд судалгаа хийж судалгаагаа ингэж бүрдүүлж авсан бэ? Манай
Тэр яачих. Манай судалгаа болохоор анх авсан судалгаа нь 16-аас 26 насны хүмүүс орноос байхгүй юу? Тэгээд дараа нь 2 дахь удаага насанд хүрсэн хүмүүсийн судалгаа авах үед хамгийн хөгшөндөө 55 настай хүмүүс. Тийм. 55 настай. Хангалтгүй үзүүлдэг тий. 16. Ер нь за би одоо энийг асууя охтуудаа болон багшаас асуух гэж байгаа шүү. За тэрний юу гэхээр антибиотикийн талаарх мэдээллийг сая бол хамгийн бага нь 16 нас гэж хэллээ шүү тий. 16 наснаас эхэлж бид нар мэдэх ёстой юу? Эсвэл хизэнээс эхэлж 16-аас доош насныхан ч гэсэндээ энэ талын мэдээлэлтэй байх ёстой юу? Уул нь бол ингэдэг юм аа. Манай нөгөө ерөнхий боловсролын сургуулиудын биологийн хичээл, эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт нь энэ антибиотик, бактери, вирус гэж юу вэ гэдээ орцсон байдаг байхгүй. Гэхдээ нөгөө одоо юу гэдэг нэг анхаараагүй ч юм уу тий хүүхдүүд анхаараагүй эсвэл тухайн хичээлийн агуулга багш нь одоо бүрэн хүргээгүй ч юм уу тий иймэрхүү шалтгаануудаас болол нөгөө аль тэр 14 5-таагаасаа эхлээд мэдэх ёстой юм аа мэдэхгүй л яваад байна л гэсэн үг байхгүй. Тэгээ энэ маань цаашлаад нөгөө мэдлэг дадлага хандлага бууруулчих. Надад байгаа нэг юм өөрийнхөө нэг бяцхан мэдээллийг үнэн энтергийг мэдэх гээд асууж байгаа шүү. Нөгөө түрүүн нөгөө антибиотик чинь нөгөө бактери шүү дээ тий. Бактери эсрэг тий. Тийм бактери. Тэгэхээр хүний бие өөрөө бас бактери агуулдаг тий. Нөгөө сайн бактери тий. Тэгэхээр антибиотик бүгдийг нь л устгаад идэг гэсэн үг шүү дээ тий. Сайн муутай хамаагүй. Сайн муутай нь бүгдийг нь устгаад идэг шүү дээ тий. Зүгээр тэрийг л асуусан. Сонин дондороор. Тэгээ томороо тийм хүмүүс эдэг те юу ч ойлгохгүй дондор орж ирдэг. Бодож явах дайл гэж бодохгүй юу өөрийгөө. Тэгээ та нар нэг хүнийг бас ингэ синхруулээд ойлгуулад байгаа гэдэг чинь бас болж штэ. Би ийм зүйл асуух гээд байгаа. 55 болсон шүү сая чинь. Биологийн мэдээлэл, биологийн хичээлээс авахгүйлаад хүүхдүүд маань мэдээллийг тухайн үедээ аваад байна штэ. Гэтэл бид нар антибиотик хэрэгжилж байгаа нас маань нэг нэмэх бүр нэгээс доош байгаа нэг хасах хүртэл байгаад байгаа байхгүй. Тэгэхээр яг хөө тэдгээр хүүхдүүдийг ойлгож мэдэхгүй байсан ч гэсэндээ бага ангитай ч гэсэндээ энэ мэдээллийг авах ёстой юм шиг мэдрэмж та нарын ярианаас төрж байгаа байхгүй. Түрүү надад хин хэллээ дээ. Бид нар одоо жишээлбэл эмээ яг цагт нь уух ёстой. Эмээ тасалж болохгүй. Энэ мэдээллийг хүргэхийг зорж байгаа маа хүүхдүүдэд гэл ингээл ярьж ирсэн. Энэ нь жишээлбэл чухал ах гэдэг юм л та. Тэгээд та хэдийн маань бодлоор, октоодын маань бодлоор жишээлбэл хизэнээс эхлээд магадгүй 1-р ангиасаа ч гэж магадгүй эсвэл бүр цэцэрлэгээсээ ч гэж магадгүй өөрсдийнхэн бодлоор хариулаарай. Энэ та эдийн төслийн мэдээллийг буюу энэ антибиотикийн талаарх мэдээллийг хүүхдүүд авах ёстой гэж боддог вэ? Бодож байгаа вэ? Одоо жишээлбэл энэ төслөө хэрэгжүүлж хэлснээс хойш мэдээд байгаа штэ тий. Одоо ингээд жоохон хүүхдээ том хүмүүс байгаа штэ. Тэгвэл энэ хоёрт ингээ хоёуланд нь ингээ антибиотик мэдээлэл том хүмүүс ингээ хоёуланд нь энэ мэдээлэл бүр амар хэрэгтэй байхгүй. Одоо хүүхдүүд жишээлбэл одоо ингээд антибиотик одоо ингээд багаасаа мэдсэн хамаагүй дээрхгүй. Тэгэх юм бол одоо илүү ингээд багаасаа мэдэх юм бол одоо том болоод ингээд том болохт нь гэсэн одоо ингээ эргэн тойрныхоо хүрээлэлтэй тараахт нь одоо тэр нь ингээд тустай. Тэгэхээр ингээд тараах юм бол олон хүмүүс төрснээрээ харин энэ 54.4 гэдэг хувь болон тэр өсвөр наснаас авсан судалгааны хувьд гэсэн дээшээ ихсэх амар өндөр боломжтой. Та нар өсвөр насны судалгааны дүнг яагаад хэлэхгүй байгаа? Бидний 54-ыг л яриад байна. Тэ 53 байсан гэсэн 53 байсан гэсэн. Бэж тэр судалгааны дүнгийг сонсомоор тэр ямаг хэдэн хувьтай хамаагүй баг л та. Хэдэн хувьтай байсан? Өсвөр насных нь 50-аас бага байсан мэл юу? Тийм 50-аас бага байсан. 50-аас ямар тааш бага. Бидний судалгаагаар болох 20% байсан. Тийм 20-аас 30% байсан. Гэхдээ ер нь бодоод үзэхээр хүүхдүүд ямар юм уухаа шидэхгүй шүү дээ. Насан туршид маний та нарыг юу уухыг чинь шийдээд маа уу гэдэг өчгөр нөгөө хүүхдийн өөр хамтан нөгөө антибиотик уугаал антибиотик биш үү гэдгийг чи ялахгүй шүү дээ. Хамгийн том хариуцлага нь ингээ эцэг эхчүүд ирж байгаа байхгүй юу? Тэгээ миний бодлоор бол эцэг эцэг эхчүүд одоо ингээд хэрвээ энийг ингээ мэдээд одоо энэ нь зөв энэ нь буруу тэгж болохгүй ингэж болохгүй гэдээ одоо антибиотик талаар эцэг эхчүүд нь мэдчих юм бол одоо ингээд хүүхдүүд юу ч мэдгүй шүү дээ. Одоо ингээд 1-2 настай хүүхдүүд тэгмүүд одоо энэ хүүхдүүдтэй зөв антибиотик уулгаад төсвөржилдээс нь сэргийлэх боломжтой байхгүй. Тэгмүүд миний бодлоор хамгийн том хариуцлага нь эцэг эхтэр гэж бодож байгаа. Яг зөв. Мэдээлэл авах нь чухал. Гэхдээ яг одоогийн нөхцөл байдалд бол эмийг хэн худалдаж авч өгөх үү? Эцэг худалдаж авч өгнө. Мэдээж харин тухайн эмийг цагт нь уух мэдээллийг хүүхэд маш сайн мэддэг байх ёстой гэсэн үг байгаа шүү дээ тий. Надад одоо нэг 54% чинь асуулт байна. Өө яасан хэцүү юм бэ? 54%-ыг хасаа ичээч. Хүүхдүүд ингэдэж шүү дээ. Монголд нэг юм нийтлэг байна уу да. Хүүхдүүд ингээд юм хуваалцахаар томчууд нэг тийм жоохон үл тоодог шүү дээ. Одоо яг та нар ингээд энийг ингээд судлаад ингээд мэдээлэл цуглуулад ингээд гэрүүлийнхэнтэй ч юм ингээд хуваалцаад ингээд явхад ер нь хэрэг хүлээж авч байна. Зөвхөн гэр бүл биш шүү. Ингээд энэ тийм ингээд яриа явхад ч юм уу ямар нэгэн байдлаар ингээд хүмүүс хэлэхэд хүмүүс ер нь тийм байна тэр гэж хүлээж аваад өөрчилж гинөө. Эсвэл угаасаа мэддэг юм шиг. Та нар юугаа мэддэг энэ гэж mig загинж гинөө.
Яг нэг нөгөө хэлэхэд тийм хүмүүс нь байсан. Тийм тэгээд үл тоож байгаа хүмүүс үү? байсан. Тэгээд гэхдээ бас яг үл тоож байгаа хүмүүсийн зэрэгцээ одоо нөгөө гэрэл байдгийн эсрэг бишээ нар байдагтай нар сүүдэр байгаа байх үед нар байдагтай адилхан бид нарт бас их дэмжиж байгаа хүмүүс айгүй их байсан. Тэгээ манай арга гэрийнхэн бол айгүй сайн дэмжиж хийсэн дээ. Одоо ч гэсэн дэмжиж байгаа. Тэгэл яг бид нарыг мэдээлэл өргөх гээд бид нарыг хамгийн эхлээд гэрийнхэндээ өргөсөн чинь гэрийнхэн маань ч гэсэн мэдгүй хүмүүс нь мэдэж авсан. Тэгвэл бид нарыг цаашлаад ах их рүүгээ багш нар дундаа түгээд үтсэн чинь манай багш нар бол айгүй нээлттэй үлээж авсан. Тийм хүмүүстэй түг та нар энийг ингээд үзээ, тэгээд үзээ. Мэдгүй хүмүүс нь зөндөө олон хүмүүс байгаа. Тэднэр лугаа түгээд үзээгээд. Тэгээ би сургуулийнхаа үйлчлэгчтэй хийж үзсэн байхгүй баяраагчтэй. Тэгээд баяраагч ингээ та ингэдэггүй тэгдэггүй гэдгсэн чинь баяраагч болохоор ань нь бол яг чамааг хэлэхээр сая ингээ бактерийн эсрэг байдгийг мэдэж авлаа гэд хэлсэн. Тэгээд би ингээ асуусан чинь та өмнө ань мэддэггүй байсан мүү гэдгсэн чинь би өмнө нь вирусын гаралтай дэлхий тэнгүүт одоо коронавирус яадаг идэг гэл түгэнд л уух юм байна. Тийм тэнгүүт бактерийн ч байна уу вирусын ч байна уу ямар ч хамаагүй одоо ханы түрэхэд заавал амчаадаг уух ёстой байдаг гэх юм хөвшмөл буруу ойлголттой болцсон байсныг нь баярагч ингээд тийм үндэ дөнгөж цай анаа ингээд чамаас сонсоо мэдэж авлаа гэдэг үгийг сонсоо би ингээд гэж бас бодож ирсэн. Бараг төслөөрөө бахархаж байгаа юм тий. Хүн хэлхээс нааш гэдэг шиг тий. Ёстой л нэрээ хэлэхгүй л бол ойлгохгүй л. Хүн хэлхээс нааш гэдэгтээ ижилхэн яг одоо дүрстэйгээр үзэж байгаа маш олон хүмүүс комент хийсэн байна л да. Энэ мэдээллийг аваад радио сонсогчдод маань бичиж байгаа. Тэгэхээр энэ комментуудыг та бүхэндээс хүргье гэж бодож байна. Яасан мундаг хүүхдүүд вэ? За тэгээ цаашлаад явах юм бол мундаг хүүхдүүд юм аа. Антибиотикийн хэрэглээ үнэхээр гамшийн төвшөнд хүрсэн байгаа шүү. Маш зөв сэдвийг барьж авсан байна. Амжилт хүсье хүүхдүүдээ гэсэн байна. Баярлалаа. За хүүхдүүдээр антибиотикийн талаар анхааруулга авна гэдэг сайхан байна. Ойлгохтой хүүхдүүдээ хэрэгжүүлнэ гэж шүү. Тийм байна. Өстой гоё. Хүүхдүүдээс авна гэдэг чинь гоё байна гэж шүү. 10 сая гинэ. 10 сая гэдэг тог өнөөдөр сонсож байгаа байхгүй юу? Жишээлбэл манай 54%-ийн. За вау, мундаг юм аа. Мэдлэгээ тусал нэмэр өгч байгаа судлаач хүүхдүүдтэй амжилт хүсье гэсэн байна. За гол нь антибиотикийг ууж дуусгахдаа гол алдаа байна. Дандаа дундаас нь орхичдгоо гэсэн байна. Энэ гэтээ хүүхэд гэлтгүү том үнд ч гэсэндээ байл тий. Тэгээд бас ингэдэм билээ. Зөв. Антибиотик бас ингээ бүх төрлийн бактери эсрэг бол яг адилхан ажилтдаг юм байлээ шүү дээ тий. Яг ямар антибиотик би уух ёстой вэ гэдгээ олох ёстой гэдэг. Ярих юм зөндөл байгаа. За би энэ дээр нэг юм хэлчихв. За тэгээч. Одоо яг ойлгохгүй байгаа юм дээр тайлбар өгөөрэй. Одоо бидний зүгээс энэ антибиотикийн тэсвэржилтийн эсрэг тэсвэржилт үүсэхгүй те байх одоо тэсвэржилт үүсэхгүйгээр юу хийх вэ те ямар арга зам байх вэ гэхээр нэг юм 6 зүйлийг одоо манай төслийн багийнхаа ер нь санал болгож байгаа хүмүүс. За та бүхэн сайн сонсоорой. Тий. За нэгдүгürt бол ерөөсөө эмчит үзүүлнэ. Таны бие өвдсөн те одоо хоолой чи өвдсөн ч юм уу, ханаад үрсэн ч юм уу энэ үед эмчит үзүүлнэ. Эмч бол нөгөө тохирсон эмийг бол бичиж өгнө. Антибиотик юм уу, эсвэл вирусын юм уу те. Мэргэжлийн юм гэсэн тий. За тэгээ эмч бол нөгөө жорын цаасандаа антибиотикийг бичиж өгдөг. Тэр жорын цаасыхаа аваад эмийн сангаас орж ууна гэсэн. За тэгээ хоёрдугаар дүрэн бол юу вэ гэхээр яг эмчийн хэлснээр эсвэл тэр жорын цаасанд бичснээрээ тухайн антибиотик хоног хугацаанд нь яг тодорхой зааж өгсөн цагуудад нь уугаач. Сэрүүлэг тавьж байгаа. Өө тий. Одоо яг ингэдэг штэ. Энэ антибиотик 8 цагийн зайтай байна. Эсвэл 12 цагийн зайтай байна. Эмч айгуу тодорхой хэлдэг те. Яг тэр цагуудаар нь уух хэрэгтэй. Тэгвэл манайхан санчаад уугаад байдаг. Тий, ямар алдаа байдаг вөхөр 12 цагийн зайтай уух хэвээр антибиотик 8 цагийн зайтай ч юм ингээ уугаад хахаар нөгөө эмийн тун гэдэг маань цуснд те ихсэн багасна. Ингээд нөгөө үйлчлэгээг үр дүнгүй болох юм эрсдэлтэй гэсэн. За 3 дугаар алхам бидний зүгээс юу хийх ёстой вэ гэхээр эмчилгээ түрүүнд хэлсэн шүү дээ. Эмчилгээ эхлүүлээд 2 3 дахь 4 дахь хоногоос нөгөө биеийн сайжраад ирэнгүүт антибиотик шууд болчдөг. Энэ маань буцаал нөгөө яаж юм гэхээр ууланд бактериуд нь устдаад явж исэн чинь эмчилгээгээр зогсоочонгууд нөгөө буцаал үржил эхэлж байгаа байхгүй. Энэ маань цаашлаад антибиотикийн тэсвэрчлэлд үргээд байна гэж. Зөв тэгээ дутуу ууж байгаагаасаа болоод дахиад тэр антибиотик уухад тэсвэртэй болчихсон. Нөгөө таньдаг болц тээ. Нөгөөх ч ороод ирлээ гэсэн чинь. Хандаж одоо арахгүй хаатар гэдэг. Тий. За энэ бол хамгийн буруу алхам байна те. Тэгэхээр эмчилгээний 3 дахь 4 дахь хоногоос антибиотикийг зогсоож болохгүй. Заавал эмчийн заавраар тэр хэдэн хоног уу гэсэн те 7 хоног юм уу 10 хоног юм уу тэрүүгээр нь ууж бүрэн дуусгана гэж. За 4-р дүрэн бол эмчилгээнээс одоо нөгөө үлдчихсэн антибиотик гэж бас байна л да тий. 2 3 ширхэг ч юм эмийн санд нь үлдсэн те. Яа яг намайг хэлээд. Тий. Эсвэл одоо нөгөө юу гэдэг штэ. Хүммэл гэдэг нөгөө
сироп хэлбэртэй антибиотик байдаг шүү дээ. Тэр мэр чи одоо хүүхдүүд хэрэглэнгүүт үлдчихдэг шүү дээ айгүй. Дараа нь яавал яаж яхирлаа те үлдээгээ дараа нь манай эцэгчүүдийн хамгийн том гаргадаг алдаа маань яг тэрийг нөө хадгалаад аваад үлдчихдэг. Тэгээд нөгөөдхийгөө хизээ энэ 2-3 сарын дараа дахиж гаргаж ирж хүүхдэдээ өгж байгаа жишээ ч юм уу. Энэ маань маш болохгүй. Хугацаанд дуусаагүй юм чинь зүгээр шүү дээ. Тий. Тэгэхээр энэ бол нөгөө антибиотикийн төсвөрчлөл. Нэг удаадаа хэрэгэлсэн бол тэгэл одоо яг өвчнөтэйгээ хамт ингээл хаях нь шүү дээ. Тий. Үлдсэн байсан ч та хогийн сав руугаа хаях ёстой л гэсэн санаа. За тавдах нь дуслаа. Тавдах нь болохоор антибиотикийг ерөөсөө гэр бүлийн ч юм уу хин нэг найзтайгаа хувааж хэрэглэхгүй. Танд угаасаа эмч бичиж өгч байгаа шүү дээ. Тэгэхээр та өөрөө л тэр хоног хугацаанд уугаад ингээд дуусгах хэрэгтэй. Тэрнээс гэр бүл дундаа ч юм уу хоолой нь одоо адилхан өвдсөн байлаа гэх тийм ингээд шеэрлээд хэрэглээд ээж болно. Нэг өвчний оншоор 2 хүнийг эмчилж болохгүй байна шүү дээ. Өөртөө таарсан л юм байна. За тэгээд сүүлийнх нь бол антибиотикийг ерөөс нөгөө вирусын ч юм уу те бусад тэр мөөгөнцрийн халдварт хэрэглэхгүй. Энийг л манайхаа аягуулсаа ойлгоод авчвал болох гэдэг гэсэн. Ааха. Маш ойлгомжтойгоор зэцтэй хэлсэн нэг сүүлийн асуулт манай сонсогчоос орж ирсэн. Энэ хүүхдүүд донд эмч болохыг хүсэж байгаа хүүхд байна уу гэнэ? Тийм үү? Яна бүр 5 хүүхдийн 3 нь эмч болох сонирхолтой болсон. Тэр чинь болохоор хин нандаа лөө. Нандаа. Яа. Бүр яг шийдсэн үү? Үүнээс өмнө энэ төслөөс өмнө шийдсэн байсан юм уу? Тий. Ер нь. Сонгоноосоо бүр эмч болох гэж байгаа. Бүр баттгаж байгаа гэсэн үг юм тийм. Ирээдүйн эмчнэр ч гэсэн нөгөө хоёрын гараар өрөхгүй байгаа. Энэ сонгорыг сонгоцсон юм байж. Биологийн хичээл дуртай ч гэсэн эмч болох тийм зориг байхгүй. Зориг шаарддаг шүү. Бас тийм. Надтай ижилхэн юм байна. Өнөөдөр тэр талаар ярьж байлаа. За ингээд өнөөдрийн том өрөөнд дотор бид антибиотикийн талаар ярьлаа. Антибиотикийн талаар ингээд бүр төсөл хэрэгжүүлж байгаа 10-11-р ангийн томоочин сургуулийн юу лээ танаагийн нэрч антибиотик Үг нь хүртэл хэл хугармаар тэгсэн хэрнээ үг нь хүн ойлгочих юм бол маш амархан амьдралын хэв маяг дадал зуршил болгомоор энэ зүйлийг бид нар мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй маш олон зүйлийг хүүхдүүд маань бүр төсөл олгож гаргаж ирж байгаад тэгээд түүнийгээ түгээн дэлгэрүүлж байгаад маш их талархавчтай байна. Тэгээд төгсгөлд нь төслийнхэн үр дүнг бас ингээд маш гоё үзхийг бас хүсье. Тэгээд төслөө базаад нэг үгийг төслийнхэн талаарч гэдэг юм уу те төслийнхэн яг энэ мэдээлэл маань төсөл маань ийм амжилттай болол гоё байгаа шүү. Энэ амжилтыг бид нар хүрэхийг зорж байгаа маа гэд ингээ баг хамт олондоо хандаж манай чиглүүлэгч багш маань үг хэлвэл. За тэгээд баярлаа. Тэгээ харин бидэд бас тодорхой хэмжээнд үр дүн гаргах гэдэг ингээ ажиллаж байгаа. Тэгээ өнөөдөр хүртэл бидэд одоо радиогоос гараад хичээл дээр очиж хичээлээ үзчихэд араас нь нөгөө тосон бүтээгдэхүүн шар тостой бактери эсрэг үйлдэлтэй тосон бүтээгдэхүүнээ гаргах туршилтаа хийн. Бидний ер нь бол өдөр болгон л баг хийгээд байгаа 4-5 дахь туршилт маань явцсан. Өдөр болгон яг хуу фейлдэл нэг юм болохгүй те үнэр танаран ч юм уу эсвэл одоо текстчер те тосных нь бүтцэн ч болохгүй ч юм уу ингээл яваад байгаа. Гэхдээ өдөр болгон маань аюул сайн амжилттай яваад байгаа. Тэгээд ямар ч тэр бүтээгдэхүүнээ гаргаж авах гэж хичээн. Тэгээд бас олон нийт рүүгээ одоо энэ антибиотикийн талаар антибиотикийн төсвөрчлөлийн аюултай шүү гэдэг энэ сургалт мэдээллийг бас шүү цаашдаа өгөөд явнаа л гэж бодож байна да. Одоо баг хамт олон октодын юу хэлмээр. За тийм манай хүмүүс бол аюул идэвхтэй, аюул урайлгахан тэгээ хамтарч ажилдагт бас баярлаа. Тэгээд төсөл нь удахгүй дуусгах чинь хэдүүлээ тэгээд үр дүнгээ хамтдаа гаргацгаая л гэж хэлээ да. Ааха. Чиглүүлэгч багш нь дажгүй чиглүүлж байгаа юу гэж бодож байна хтаа. Дажгүй штэ амар. Бид бүр амар дэмжигч аа. Хамгийн бест багш. Багш амьдраас ийм үг сонсголт багш хүний хамгийн том аз жаргал байна. Гоё тий. Баахан октоудтай эргэтэй багш ингээд ийм шиг судлаа явж байхаар аюу гоё сонирхолтой санагдаж. Хүүхдийн хүсэл мөрөөдлийг дэмжиж багш нар маань ч гэсэндээ зөв чиглүүлж чадсанаар бид нар ирээдүг ямар өнгөлгөөр ямар гоё сайхнаар харж болдог вэ гэдгийг томоочин сургуулийн 10-11-р ангийн октоудаасаа багш нараасаа харлаа. Тэгээд өнөөдрийн том өрөөний урилгыг авч студид маань ирсэн октоудаа бас багштай маш их баярлалаа. Нэвтрүүлгийн төгсгөд дахин танилцуулахад томоочин сургуулийн 10-11-р ангийн Antibiotics баг. Би энэ нэрийг хэлж чадахгүй байхгүй. Багийнхан ирсэн байгаа. Хэлний юм яваад. Төслийн чиглүүлэгч багш Тэмүүлэн, за сурагчид болох багийн гишүүд Анха, багийн ахлагч Аялгуун, Индра, Нандаа хулан нар студид маань ирсэн байна. Бүгдэнд нь амжилт хүсье. Төслийнхэн ард заавал гараарай. Тэгэд том өрөөний энэ сэдвийг ч гэсэндээ та гэртээ дахиад нэг яриад үзээрэй. Хүүхдүүд маань энэ сэдвийг та бүхэнд яриарай гэж гаргаж өглөө. Радиогийн 1-р студид хөтлөгч Эрка Заяа, найруулагч Мизо ажиллаа. Бүгдээрээ зэрэг дараагийн
дараагийн дугаар хүртэл баяртай гэдээ дуусгацгаая. За. Тэгээд энэ төслийг дэмжсэн хүмүүстээ бүгдээр нь баярлалаа. За зүгээр. Тэгээд сургуулийнхаа багш нар тэгээд бүх хүмүүстээ баярлалаа. Зүгээр, Энд амжилттай дуусгана. Амжилттай дуусгах шүү. Заавал амжилттай. Дуусгасныхан дараа дахиад уулзцгаая заа явахтаа. За тийм. За. Оо, ямар үрээтэй бид тэр тасайл идэг. За. Юу яа? Бид тэр тэлээд өгөл дөө. Хэлчих эхлээд. За. 3 2 1 antibiotics. Хэлчих юм. За. Antibiotics. За. 1 2 3 и antibiotics. За баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л авилж мэдэхгүй шүү. Тимэти нэрэ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.